За сайн байцгаана эр хүн үзэж штэ. Өнөөдрийнхэн дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаа туу их таатай байна. Эр хүний заргал эзгүй хайргагчээ дөнгөж сайхан сонгуул дуслаа. Та сонгуул монголч яах вэ? Сангицаалаа хурдан ийх үү. За тгий сангицаалаа. За бит хоёрын ирсэн гац нөгөө үзэгчтэй хэлье. Хамгийн гой байгалийн үзэсгэлэн бүрдсэн. Сая хэд хоног гоё бороо орцсон. Газар дэлхий өнгөөдсөн ямар гоё байна. Бит хоёрын ирсэн газар болохоор хар усан тохой. Тий. Монгол гэхдээ гоё штэ. Гоё штэ. Шууд гэрээсээ гараад туулгал гэж урсж байгаа штэ. Тэр туулгалыг чинь хажууд очиод тэгээд цөмөрөө сайхан майхан сайхнаа тусаад тэгээд тэнд ч Монголын үлс маш олон болохгүй гэж. За юу ч ярьчих гадаг юм дээ. Цаагаараа юу яриад байгаа юм бэ? Тэр гоё ингээд гоё майхан сайхнаа тусаад бид хоёр чинь тэндээ бас майхнаа туссан байгаа. Бас эндээ хом гэж байгаа. Бас яг тэгээд энэ майхан дотроос хосууднаас бас байдаг байх тийм ээ. Тэр ч одоо яах вэ? Чинээр ингэснээс туулгалаа иргэдээ унтчихсэн үү? Зөндөө. Би зөндөө унтчихсан. Хинтээ. Үгүй багасаа бид нар чинь нөгөө манай байрныхын чинь туулгал дээр ирж сэлдэг. 80 мөнгөний консерв байдаг шүү дээ. Сайхан ингээд асфальтан дээр нь үрээд тэгээд талхтаа хөлөөд ичдэг байсан шүү дээ. Бид нар чинь бас дээрүүд бас аюулгүй сайхан байжээ. Хүүхэд байхдаа ингээд сайхан явдаг байсан. Хонжоог одоо анх удаа чамтай хангаж шүү дээ. Хоёлаа нэг бүхтэр уул шиг малтай нэг үү те. Битээр юу яаж байгаа. Манай найз нар одоо араас ирнэ. Эхнэр хүүхдүүд агуулад ирнэ. Миний манай найз бас тэнд сууж байгаа. Би юм жоох хүүхдүүдтэй найздаг болсон. Тэгээд ирэхээс өмнө битээр бас тестэлж чинь энэ хавийн ойр газар чон мон мохоо юу байна бүгднийг явуулж ин шумуулгүй газар сонгосон тэгээ сонгоцсон. Тэгээ ойрхон амар одоо ингээ ирэхээс өмнө сайхан хоолыг бэлдээ байж. Яа хүн амтан бол өөртөө идээд авах бас явах хүн амтанд бас өгөөл та энэ ч тийм ээ. Өнөөдөр бид хоёр янзын хоол их чинь нэг нь болохоор сайхан Монгол хоньны мах чанаад ногоотой шүл их чинь. За нөгөөх нь болохоор Солонгосын одоо сангимсаал гэдэг хоол их гээд сууж байна. Хоолн дунд бол царайлаг биш гэж байна. Энэ тийм байдаг үстэй. Байна штэ. Тэ? За хамгийн царайлаг хоол гэж ямар хоол байдیں۔ Ганагийн хийс бол. За. Юу царайлаг гэснээс чи юу хэр царайлаг юм бэ? Өөрийгөө өгж бодсон. Камертоноос уу эсвэл өөрөө юу? Гэхдээ ер нь өөрөө. Мэдээч би өөрөө супер л биш таарай. Манайхаас чинь нэг Леонардо Каприо байгаа, нэг Ким Ду Хан байгаа. За тэгээд би чинь жоохон Хонконг тал руугаа явчихжээ штэ. Тийм үү? Тэгээ Хонконгийн нэг жүжигчин тал руугаа явчихжээ. Тэгээд манай Леонардо Каприо чинь Титаник гэдэг кино гарч байхад. За. Манай тэр найз бол үнэхээр бас супер од болж ирсэн. Хин бэ? Үзэгчтэй өөртөө мэдж байгаа. Чи юу хамгийн царайлагтай орох уу? Орно. Хоолоогоор орно шүү найз. За. Гэж байгаа байсан. Тэг хүн рекламдахгүй л өөрийгөө реклам да гэж байгаа. Би бол ингэж боддоо штэ. Эр хүн бол ер нэг царайлаг хэрэггүй мó нэг сарамгчангаас нэг арай дээр тий яг над шиг багт л юм болно дөө. Тэгээ бусдын нөгөө ухаан бол сайн багт болоо тийм ээ. Бол ухаан штэ тийм ээ. Тийм. Найз нь бол ингэж боддгийн. Манай урд зүүн хүмүүс бол жоохон октод нь жоохон царим ботой штэ. За. Тэ? За. Ер нь Монгол өсгөөчүүдийг харьцуулахад. Тийм ээ тийм. Годомжаар ингээ явхад бол ганц бие байхдаа бол би байнга ингэж хоёр тийш авч явдаг байлаа. За. Өсгөөчүүдээ хараад. Урд зүгт бол тийм байхгүй штэ. Ховор харна. Тэгсэн чинь Сингад явах бол бид нар чинь Сингад очсон штэ. Тийм штэ. Тэгээ Сингад ингээд очсон чинь хөөхий бас тэд нар чинь царай нь бас явахгүй. Тэнгүүтээ бие нь явчихж байгаа. Нөгөө цэвэрч зам нь явчихж байгаа. Стил имиж. Амар цэвэрхэн. Дээрээс нь айгүй хөөрхөн бийтэй. За. Тэр шиг одоо манай Монгол охтууд чинь бас царайн дээрээ нэмээд цэвэрхэн дээрээс нь гоё бийтэй болчих юм бол тэгээд дэлхийд 1 2 3 болох юм шүү. Гэхдээ болчих юм болов гэж манай Монгол охтууд чинь Азад ер нь Латин Америк штэ. Монгол бүсгийн үзэсгэлэнг магтан дуулаа гэдэг үстэй угаасаа. За би ер нь чамтай юм ярих гэсэн чинь ингээд хоёр тишээгээ яваад байна. Яг ингэдэг байхгүй. Махаасаа. Эртөө ингэдэг гинэ. Нэг юмд анхаарлаа хандуулахаараа 80-аас 100% анхаарлаа хандуулах гэж юм хийгээрээ. Тэгэнгүүт эмхтэй болохоор яадаг вэ гэхээр ингэдэг гэж байна. Хүнтэй уцаар ярьж ин зэ. Тэгээд энэ дээрээ юм бичиж чинь. Тэгээд өөр юм бодож чинь. Ингээ 3 салдаг гэж шүү дээ. Тэгэх юм бол манайд бол яах вэ гэхээр би ингээд
одоо их нэртэйгээ ч юм уу хин нэгэнтэй уцаар ярьлаа шүү дээ. Тэгвэл ярьж байгаа юм уу бичиж явчихдаг гинэ. Сайн нөгөө юу байна? Яасан ийсэн гэх. Сая их хурал дээр нэлээд олон эмэгтэйчүүд гишүүн болж орж ирлээ шүү дээ. Тэрний эмэгтэй хүмүүс чинь их хуралд орж байгаа чинь бас зөв юм байна шүү дээ. Ухаалаг хүмүүс орж ирэх юм байна. За үйл ямар ч байсан гаргаж явах уу? За тэгээ. Тэр мөн ганаагаа бас зөндөө зовоосон шүү дээ. Би чамайг зовоогүй шүү дээ. Шүнжэнгөө мах зах бэлдүүлээд өөрөө өгшөө. Нөгөө Солонгосын гоё амтлагч байдаг шүү дээ. Халуун ногоотой кукужан, гучкар, мучкар янз янзаар нэрлэдэг юм аа. Би бас Солонгосыг мэдэхгүй болохоор тэгэл автсан юм дөө. За миний автсан ч гэж байх уу те. Бэлэн амталсан мах автсан. Тэр нь амар юм аа. За энийг сайхан шарнаа. Юм хөгжнөө гэж сайхан. Хуучин цагт бол хоёулаа чулуу хайчихсан, мод хайчихсан. Хаана яах вэ хөгжчихсэн. Одоо болохоор газ гэж нэг сайхан юм гарсан. За гарахтаа бол манайх бол их хүчтэй нэг газыг экспортлж оруулж иж хийдэг байлаа. Тэрийг одоо монголчууд маань өөрсдөө хийдэг болжээ. Манайх хийдэг болчихсон юм уу? Тийм шүү дээ. Чи анзаараагүй юм уу? Би энийг гадаад л гэж бодсон шүү дээ. Хөөхтөл гэсэн бүлээн тий. Монголынхан тийм бай. Монгол улс Улаанбаатар гин шүү. Баянгол дүүрэг. Москвагийн годомж. Ямар лаг болцсон бэ манайх чинь. Тэгвэл л та. Миний онцлог. Найл нэг газ машин дээр очиж үзтээ. За. тэрийг нөгөө лайв миний лайвыг үзсэн хүмүүс мэдэх баг. Тэгэхээр одоо энэ экспортоор орж ирж байгаа ийм аяны энэ юу штэ газ чинь болохоор өөр ажиллахад тун хэцүү. Дөрвөн жоохон тийм хүчгүй ч юм уу тийм байдаг юм байна. За Монгол улс зориулдаг болохоор. Энийг бол манайд өөрсдөө хийчихэж байгаа учраас өөр бол асуудалгүй. Өшөө дээрээс нэг Монгол хүн чинь нэг заавал нэг барьж үздэг штэ. Тий. Харж байгаа чихээрээ сонсч юм очиж барьж үзээд харж байгаад ингээд ингэдэг штэ. Тэнгүүд буух эцэндээ буцах хаягтай. Солонгосоо бол яах юм? Нөгөө хэл ам хоёулаа солонгос хэл байхгүй. Тий. Хэл ам хийж чадахгүй. Тийм ээ. Охроод үлдэж байгаа. Тийм бай. Тэнгүүд энэ тийм байхгүй. Одоо хоёулаа газгүй явсан болов мод түүгээд за нэг найз охиныг дагуулчлаа. Тий. Өөрийн ихнэр болох хүнээ дагуулж явж гэж бодъё энийг. Эрэхтэй өгөөлээ. Тэгээ очиж нөгөө түлээ насахгүй. Нөгөө найз охин юу гэж бодох вэ? Энэ ямар лаач ирвэл шүү дээ. Иймэрхүү хар шаараа байг тийм. Гал төлсөн нөгөө гал нь ч асахгүй. Энэ ер нь нөхрөө болгох шаардлага байна уу гэсэн юм. Бас тэгээд унчин штэ. Газанд бол тийм байхгүй зэ. Шууд очиад асаач. Манайхан газнаас амар айгаад идэх байхгүй. Би айгаад идэх байхгүй. Машины ард ингээд газаа хийгээ явахад аюулгүй байхгүй та хөдөлгөөнгүй. За тэгээд ингээд явж ик. Ингэнэ. Газ чи яг бензинтэй адилхан байхгүй. Тийм л дээ. Явж байгаад машин бензинд ямарваа нэг юм болоод дэлбэрүүл яах юм? Бас машин дэлбэрнэ гэж байхгүй шүү дээ угаасаа. Тий. Тийм байдгүй шүү дээ угаасаа. Тий. Тэгэхээр энэ газ чинь болохоор яг тийм байхгүй. За чи ерөөсө тэр чигээр эко болцсон юм байна. Эко болцсон. Ерөөсө одоо өгшин чамаас их сурах юм байна. Би ер нь бас хоцрогдсон юм байна. Би энэ газнаас ч гэсэн өгтлээ байдаг байхгүй. Одоо яхаа байлаа. Одоо болий. Одоо бас л зөв хэрэглээ юм байна шүү дээ. Энэ гахаа махаагүй шүү дээ шархтаа. Энд чинь амталтсан болохоор болсон дүүгийн нэг мэддэггүй байхгүй. За энийг яг болгож иж идэхгүй бол бас аюултай шүү. Хоёул энэ яг нөгөө сангамсаалын мах бол гайгүй. Болсон яасан мэдэгдчихэж байгаа юм чинь. Энэ газ чи яа тийм хэдэн удаа ашигладیں۔ хэрэглээгээрээ. За. Чи хэрэглээд ивэл хурдан дуусна, баг хэрэглээд ивэл баг дуусна. Тогны мөнгөнд ер нь хэмнэлт гэж байна уу? За, тогны мөнгөнд 500 төгрөг гардаг байлаа гэхэд наа чи нэг 250 авцгаа. Дид бүцэд очоогүй газар байшингаа халаах шаардлагатай болдог. За. Нэг бол одоо нөгөө шалны халаат хийгээд тогоор халаа. За тэгээ тогоор халаах гэдэг ирэнгүүт нөгөө тог чинь дийлэхгүй. Тэгээ тог дийлэхгүй болохоор нөгөө хоолчин болж өгдөг шүү. Болохгүй. Түүх хэрэг. Олигтой халахгүй. За. Манайх нөгөө 5 дахь цэглэгээ станц барь гэж яриад байгаа шүү Тий. дээ. Яг үндэ хэлхий тэрийг хурдан барьчих юм бол бас манайх хараа гайгүй болох байхгүй. 100 м 200 м квадрат одоо хаусыг тий халааяа гэхэд сардаа нэг 600-аас 700 мянган төгрөг гарна шүү. Тийм их гарч байгаа. Тэгж гардаг байхгүй. Амар юм. Халаач. Сард үстэй. Сард. Тэгэнгүүт газ бол хэд гарах юм? Газ талаар 200. Оо тийм үү? Сүүл 200 шүү. Таагрын байшин бас авъя гэсэн санаатай байна энэ жилээс. За.
Тэгвэл ер нь газныхаа асуудлаа сайн бодох хэрэгтэй байна тий. Би чинь тогоор шийдээ идэргээ батсан байсан шүү дээ. Ах баян хүмүүс бол тэгж болно шүү Аа дээ. юм баян байд юм бэ чинь. Эдийн засаг хэмнэлттэй л болно шүү дээ. Одоо жоо ухаалаг хэрэглээтэй болмоор байна. Чи айл амиг үлээ. Унсан газар бол Улаанбаатар. За уугуул нутаг гэвэл одоо Өвөр хангаа юм уу да. Өвөр хангаан зүүн баян удаа. За. Нутаг ус явах уу? Нутаг ус явнаа. Хэзээ яшаа? Одоо энэ жил би нэг наадам үеэр ер нь нэг сумын наадам үзье гэж бодоод явж байна. Тийшээ явъя гэсэн санаатай байна. За байгаль бол бас үнэхээр тасархай. Би бол одоо үгээр хэлэхээ аргагүй. За ярих юм бол нэр үнэхээр гоё байгаль бол сайхан. Хөвсгөлөөс хэлээ. Ер нь хөвсгөл гоё, Өвөр хангаа гоё, өмнө гоё, аль нь гоё ингэж асуудаг чи өөрөө буруу байхгүй юу? Гуруулаа өөр байгалийн өрмөц өөр тогтцолтой учраас нэгийг нөгөөтэй харьцуулж болохгүй байхгүй. За тэгвэл юу би чамаас асууя. Beatles лаг юм уу, Queen лаг юм уу? Аль нь лаг юм? Ингэж асуух утгагүй байгаа сте. Хоёулаа лаг амтан байхгүй юу? Яг тэрнтэй адилхан байгаль бол. Тэгвэл би чамаас асууя. За. Будда лаг юм уу, Аллах лаг юм уу, Христ лаг юм уу? Тэг яг л тэрнтэй адилхан байхгүй. Алин ч лаг гэж хэлж болохгүй шүү дээ. Би бол ер нь бүх шашны хүндэтгдэг. Ер нь аль нь сайн, аль нь муу гэж хэлээд хэрэггүй. Хүний шүтдэг юм руу бас дайрах бол их буруу. Би бол тэгж бодд юм аа. Манай энэ хавийн атманууд юу ачиж те? Хөр суулчиж. Тэ хүмүүс хурж ирээд ингээд гоё ингээд хаалмал хийж яхад тэрэг барин ингээд сойчдаг байх нь шүү дээ. Сая одоо бидний яасан дуу муу будаа. Амар дуртай. Талын нийтчлээ. Талын нийтчлээ. Ингээд юу газан дээр хоол хийх хэрэгтэй. Солиот амттай болж байгаа. Тасархай юм байна. Биш газан дээр хийхээр яг амттай болдог учраас мэдгүй. Галан дээр хийж байгаа учраас. За тий, нэгдүгээр. Хоёрдугаар би хятад хоол ягаад бас их мундаг болсон бэ гэхээр манай эртний 5 дугаар зуунд байна шүү дээ. Тан улсынхан хүрн нүүрс галтгоондоо хэрглэж ирсэн байхгүй юу. Өндөр температур гардаг. Өндөр температурт маш богино хугацаанд мах энэ хоолны бүтээгдэхүүнүүд болохдоо маш амттай болдог байхгүй юу. Газ гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо та нар нэг анзаараад үзээрэй. Газн дээр хийсэн хоол, гал дээр хийсэн хоол маш амттай байдаг. Би нэг жоохон жинс юм. Яг хаяад байгаа. Юу хаяад? Алсын ийшээ тавилтыг. Гэхдээ өгшин их сони юм ярьчих уу. Энэ хог биш байхгүй юу? Ягаад тэгэхээр байгаль дээр бол энэ одоо ингээд задран заа юу. Эний чинь үхэр идэнэ. За. Одоо Сүхбаатарын тэр үхэр үү? Тийм. Сүхбаатарын талбай дээр бол энийг хаяна гэдэг бол хог байхгүй юу? Буруу. Хээр бол одоо яг иймэрхүү зүйлүүдийг хаяхад бол эргээд эн чинь хөрсөндөө ялцмаг болдог. За ялангуяа хамгийн буруу юм бол одоо ингээд ундаага уучаад хаяна гэж чи одоо 200 жил 500 жил болдог гэж байгаа шүү дээ. Би бол энийг бол хог гэж бодохгүй. Би найз бүр нэг хог хаяхын сэн гэсэн маягта хайжаач юм аа. Маа. Гүй энэ хог биш ээ. Өшөө. Тэр соёл гэдэг чинь өөр ахгүй юу. Сүхбаатарын талбай дээр бие засж байгаа бол энэ хамгийн бүдүүлгэр. За хээр гараад бол бид нар гол усны ойр биш. Хээр бол зүгээр сайхан хөнгөн бие засдаг шүү дээ. Хотод бол бие засж болохгүй. Хөдөө бол гүн далайх нэг гоё ярьсан шүү дээ. Нэг вискет атсан гоё лайв хийсэн мэт дээ. Хээр гараад шээх нэг сайхан, хүндрэг сайхан, монгол сайхан гэдэг. Тэрэн шиг хөдөө бол гоё шүү дээ. Миний хөө хоол идэхгүй яасан гэсэн чинь ээжээ би идэхгүй бай гэсэн. Нохоо өгчих гэсэн чинь нохоо идэхгүй гэж штэ гэсэн. Тэгвэл аавд өгчих гэдэг байхгүй. Аав нь болохоор яаж гэр бүлийн хамгийн бүх юм эдийн засгийн тийм хатуу шүүлтүүрээр байж идэг. Юм хайж болохгүй. Хайжсэн ийм сайхан хөхтэй махыг гаал ингээд идээд ерөөсө хайдаггүй байхгүй. Тэ? За миний өгш үү ямар байна? Миний хийсэн сангимсаал. Гоё шаарсан байна даа. За чи өстө үнэн кайфтай идэх юм а тий. Би ингээ гоё хоол хийхээр хүн хажууд ингээ гоё кайфтай идэхээр би хоол хиймээр санагддаг байхгүй. Урам ордог байхгүй. Ер нь одоо чансан мах шиг сайхан хоол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө мах чанахтай хүн бүхэн мэднэ л дээ. Төмсийг бол ерөнхийдөө хальсыг арилгадаггүй шүү дээ. Тий. Сайхан угаагаал ягаад тэгэхээр энэ төмсний хальсны чинь дотор маш олон С витамин одоо С витамин алддаггүй байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол хоол хижээлэг бол гоё шимт хижээлтэйгээр идэх хэрэгтэй. За чирс унтрахгүй бол тийм байна. Буцлаад бол тий. салхимал салжсан ч унтрахгүй наад билээд чи. Тийм байна. Яагаад тэгж байгаа юм чинь? Яаж нөө керамик шиг байхгүй юу? Хөдөө явахад ястаа амар. Өвөл мөвөлж гисэн. Нөгөө салхи ингээд салхилаад газыг унтраачдаг штэ. Тэгэхгүй юу? Ер нь найз нь яагаад ингэж рекламад байгаа юм бэ гэхээр шүү дээ. Найз нэг сая шинхэн мэдэж аваад
За. Шинхнэр байгаа байхгүй. Тэгээд яаж хүмүүс гайхуулмаар санагдаад байгаа байхгүй. Нэг шиний матчаараа үнэгээд гайхуулах гэдэг штэ. Тэр шиг хоёулаа жоохон хавиргаа жоохон хөргөж жагаад нэг хавирга сайхан зулгаая тий. Тэгээ. Би бол одоо яг энэ хээр гадаа бол нэг хутга хэрэглээд авахгүйгээр шууд зүгээр бариад зулгаачдээ штэ. За чи махтасаа идэд үздэг өгшөө. Чи одоо чи хоол хийсэн чи ер нь хийх баг идтий. Ер нь тийм бэ. Хажууд нь зогссон бүр хийдэд идэ. Одоо тэгээ болий. Юу одоо би өстой яг одоо орхоо байлаа шүү. Өстой хамар орлостой үнэхээр сэнгэж. Ямар сайхан хамт. Сүүлдээ уурлах маягтай. За би зүгээр амсаа. Шүлж ямар байна. Тасархаа нөгөө манай ганаа сүүлдээ надаа уурлах ч штэ. Нөгөө өөх өгсөн үнтэй өглөө осоо заргалтнаа гэдэг шиг те. Ингээд гой хоол хийгээд өгсөн чи одоо чи бараг намайг ингээд таргалууллаа гэх гээд энэ үдэ одоо чи тэгж болохгүй шүү ганаа минь. Сайхан төмсөө гаргачих. Гой. За бай өгшөө. Хоёлаа өнөөдөр нэг алдаа гаргачихжээ. За. Би нэг гоё юм жигнсэн гурил авъя гэж бодож ирсэн бэлэн. Гурилаа марччих. Гэхдээ яг будаа байгаа юм чинь тий хоёул. Будаатайгаа ойлоод идчих. Би ч нөгөө жигнсэн юм гурилтай мах идэхээр л ерөөсө тэгэл шууд тасарчдээ шүү дээ. Намт онтол. За. Миний шиг сайхан шүлнөөс ов. Манайд ингээ байгаа юм үнэлдэг байхгүй юу? Тимэт. Яагаад ийм гоё ясны шил, ийм гоё те шинэ хоньны махны шилийг ууж иж гоё юм бэ л хийж байгаа байхгүй. Тий. Тэгэхэд дээ шүү дээ. Савдаа нэг удаа мах хийж байгаа хүмүүс байгаа шүү цаа чинь. Байгаа шүү дээ. Бараг мах идэхгүй хүмүүс ч байгаа шүү дээ. Чи энтэг юу гэж бодож байгаа? Энтэгт чи одоо ер нь мөнгөтэй баян хүн л мах идэж байгаа шүү дээ. Ер нь бол энтэг чинь ямар ус вэ? Манай Монгол бол ерөөсөө тэр чигээрээ ер нь ядуу хүн гэж ер нь бараг байхгүй шахам бүгд л мах идэж байгаа байхгүй юу? Тийм сайхан амьдарч штэ бид нар чинь Монголд. За маа. Чи. За би ерөөсөө шууд хавирах сайхан. Тэг. Зулгаачаа. Яа гоё. Би бол ингээд чи гоё идээч. Тарсахаа. Тэстэ гоё идэж та. Яа, газан дээр хийсэн хоол. Манай Чехт явж байхгүй юу? Тэгээ Чехт явж байгаад мань дөрөв нэг өлссөн байсан юм уу хаашаа. Чех цугаа Монголын элчин сайд нь. Тэгээ цуг ингээд бид дөрөв хоол идчихсэн чинь харж ирсэн. Би уулна хоол дөнгөж сайхан идээд дууссан. Хэвээ аппетиттэй идэх бацаанууд байна шүү дээ. Дайрч орж ирсэн. Яг тэрийн шиг би одоо сайн амар идлээ. Чиний эзнийг хараад дахиад идмээ санагдаж байгаа. Гоё штэ. Хоёлаа ингээд хоёр үеийнэ. Ер нь хоолыг биш штэ. Ямар хоол идсэндээ бас биш үүд юм бэлээ штэ. Хинтээ идсэндээ байдаг байхгүй юу? Гоё энергитэй, гоё юм олуулаа сайхан байж хахад ямар ч хоол идсэн тэр хоол амттай болдог. Идлээ. За одоо нутгийн атманууд одоо ирж байна. Таны худалдаа авсан хөхтөл гал бүрийн 5 төгрөг. Их дэлхийг хамгаалъя энийг санхүүжуулнаа л гэж байна шүү дээ. Байгалаа хамгаалнаа л гэж байна. Ямар гоё юм бэ те? Ийм болцсон юм байна. Өгшөө чи надад нэг энэ плетийнхээ тухай яриад өгөөч. Би энийг ерөөсөө ойлгохгүй юм байна. Энэ ямар очиртай плетик вэ? Энэ амарга плетик чи монголчууд хийцсэн байхгүй яг тэрэн зэрэг. Өөрийн гэсэн ингээ савтай. Оо за. Одоо энэ савндаа ингээд одоо энэ сав чи ингэж ивгээл одоо жижигхэн нэг цүнх болчихно. Тэгээ гаргаж ирээл энэ газаа гаргаж ирээл хийчин. Тэгээд ий чин ямар ч салхитай нөхцөлд шууд асна. Тасархай билетик байна. Энэ ямар үнэтэй юм бэ? Чи дандаа мөнгөний ярьж байгаа юм. Мөнгөний хамаарлаггүй санхүүгийн эрх чөлөөтэй амьдрна гэдэг чи бас сайхан шүү дээ өгшөө. Гэсэн нэг юу шиг ярих гэдэг нь. Юу? Нөгөө 5 дал авчаад мөнгө сонирн биш ээ. Гоё энгийн байл та. Гоё байл та гэдэг шүү. Нэг автсан байхад тэгэл энэ чинь насны хэрэглээ биш тий. Тий. Манайхаа ингээд нэг гоё сайхан байгальтай газар очиод гоё сайхан амарчдаг. Тэгээ яадгүй маргааш нь галаа хамаагүй орхичдаг. За хоёрдугаарт хог навшаа ингээ үлдээчдэг. За гуравдугаарт өштэй машина гол дугаадаг. Энэ хад чулуун дээр нэрээ сэлждэг. Хүн чулуу, түүхэнд орсол зүйлүүд байж гин. Тайхар чулуу. Тэн дээр очсон чинь 10Б-ийн тэдмэд манай анги занг гэд ингээд тавьчихсан. Би өөр айгүй муухай санагдаж байгаа байхгүй юу. Тэгэж бол бас нэг муухай юм сүйтгэмээргүй байна.
корона гэж нэг аюул гарч ирснээс болоод монголоороо бид нар бүгд аялах нэ. Тэгвэл монголоороо аялахдаа байгаль эрхийг хайрлая, түүх дурсгалаа хайрлая. За тэгээ бие биендээ бас анхаарал тавья. Тэр бол одоо замдаа явж байгаа хэдэн залуучууд ингээд муухай явж байхад бол хилдэг шүү дээ. Та нар одоо наад хогоо хураа. Болохгүй бол би юу аан шүү. Та нарыг мэдэгдэн шүү гэдэг. Одоо нэг хүний нэг уулж хагааж байгаа биш байхгүй. Бид нар бие биендээ анхаарал тавья. Найз чамд нэг гоё юм үзүүлэх үү? За 2002 оны 4 сарын 29-нд бид нар чинь нэг ховсол тоглолтыг тоглож байхдаа 84 сахилахгүй таад ингээд бичгийг харсан энэ миний бичиг байхгүй. Мангар уцаа байх. Сахилахгүй таад болохгүй шүү одоо үүнээс шүү дээ. Тий, яг энэ шиг бичиж болохгүй гэж шүү дээ. Гэхдээ яг энэ бол одоо ингээ гоё харагдаж байгаа байхгүй. За өнөөдөр бас сайхан аяллаа. Тэгээ одоо бид хоёр одоо хоёулаа нэг жоохон амар итгэв одоо сайхан майхандаа ороод чи юу? Би бол жоохон амармаар байна. Сая ингээ хоол хоёулаа бүгдийн ч цаашаа. Яг өгч нь ганцаараа сайхан амраа. Найз нь гадаан сууж. Тэг хоёулаа тэрэлдээ бичээд бүгдэр болооч. Нөгөө эхнэр хүүхдүүд ирээд чинь юм болно шүү дээ. Ерөнхийдөө бол би гам үзээтэйгээ энэ нэвтрүүлэгт орсон. Ер нь цуг хийж байгаадаа бол маш их баяртай байна. Ягаад гэвэл гам үлзий маань бол олон талын хоолыг бол маш сайн хийж чаддгийг. Бас кофе найруулж чадна, тий? За өшөө цаашлаад нэг юм баг виски нэрчиж магадгүй. Тийм бас хоолны талын мэдлэг бол маш өндөр. Нөгөө төвөр одоо энэ нэг хөөрхөн бандгаар гараа шүү дээ. Энэ хөөрхөн бандгаар гараа бас маш гой хоолнууд хийдэг хөхгүй. Найз нь чиний гаранд бас дуртай шүү. Тий, бас энэ хөөрхөн бандгаар гараар чинь хөөрхөн төгөлдөр уур доглоно. Тий. Бас хөөрхөн урлагийн мэдлэг боловсрал бас амар байна гэж. Ямар гоё юм бэ те. Ингээ ийм халахын их дуучнаар ингээ өөрийгөө багтуулаад. Өнөөдөр бол би ингээ 5 альбом ордоо хараад. Гэрийнхэнтэй сайхан утгах. Тий шүү дээ. За ингээд хоёулаа бичлэгээ дуусгая. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэг ингээ саак байлаа. Тэгээд бас манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа нэвтрүүлгийн ивент төгч Дашванжил компани хөгтөл брэндийнхэндээс баярлалаа гэж хэлье. За баяртай бүгд. Дараагийн хоолн дээр уулзъя. Хийн тулганы хэд хэцэх бас хөгжлийн гал бадар мой үндэсний бүтээн байгуулагч Дашванжил газ